За сайн байцгаана уу. За Robinhood Academy-с явуулж байгаа үнэгүй хичээлийн маань 3 дахь сурал бичлэг маань орж байна. Тэгээ өнөөдрийн сэдэв бол Forex ярилцаанд оролцох захиалгын төрлүүд болон лот хэмжээг хэрхэн тааруулах вэ гэдэг сэдвээр орж байна. За тэгээ ерөнхийдөө Forex ярилцаа гэлтгүй ер нь ихэнх арилжаанд бол үндсэн 4 захиалгын төрөл байдаг. Тэгээ энэ юу гэж байдаг вэ гэхээр buy stop болон buy limit, за sell stop болон sell limit гэдэг 4 захиалгын төрөл байдаг. За энэ дээр нэмэгдээд бол маркет захиалга буюу яг одоо явж байгаа ханш дээр шууд орох гэх захиалгын төрөл нэмэгдээд за нийтдээ 5 арилжааны төрөл байдаг гэсэн үг. За ихэнх хүмүүс бол энэ бусад захиалгын төрлүүдийг бол ашиглаж мэддэггүй. За ерөнхийдөө утсаар их хэмжлэн арилж яадаг хүмүүс байх юм бол market execution хэсэг товчон дээр дарахад бол ингээд арилжааны сонголтууд бол гарч ирдэг. За захиалгын төрлүүд гэсэн үг. Тэгэхээр buy limit, sell limit, buy stop, sell stop. За buy stop limit болон sell stop limit ордерыг бол их хэмжлэн бол ашигладаг учраас өнөөдөр бол хичээл дээр оруулсангүй. За энэ доотлын харагдаж байгаа хэсэг бол таны энэ тухайн пэр дээр хэрэг хэмжээгээр арилжаанд оролцож байгаа лотны заалт гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь лотоо зөв тааруулах хэрэгтэй. Нэгдүгürt бол тэгэхээр өнөөдөр бол энэ хоёр сэдвээр орно гэсэн үг. За энэ хэсэгт бол stop loss үнэ байршуулна. Энэ хэсгээр take profit буюу ашиг аваад гарч байгаа тухайн валютынхаа үнийг бол бичиж өгнө гэсэн үг. За тэгээ buy юм уу sell юм уу аль нэг талын бол дарж арилжаанд оролцдог байгаа. За sell stop-ийн хувьд ямар захиалгын төрөл байдаг вэ гэхээр ерөнхийдөө тухайн ханш даун трендтэй буюу bearish байдалтай явж явах үед бол та тодорхой нэг support үнэ эсвэл нэг сонирхлын бүс цэг дээр ханш маань олон удаа rejection аваад байгаа бол энийг нэвтэлсэн үед арилжаанд орё гэж шийдээд 201 769 буюу энэ ханшийг доошогоо энэ support-оос нэвтлээд ороод ирэнгүүт нь шууд арилжаанд орё гэдэг төрөл гэсэн үг. За харин buy stop төрлийн захиалга бол түрүүнийхтэй ялгаагүй. Гэхдээ тухайн ханш маань аптрендтэй үед буюу bullish байдалтай явж явах үед та тодорхой таа зүүн буюу resistance zone дээр бол ханш маань олон удаа reject хийж хагаад дээшгээ шууд нэвтлээд гараад ирэнгүүт нь энэ хавьяас арилжаанд оролцоё гэдэг төрөл гэсэн үг. Энэ хэсэгт бол заавалчгүй өөрөө хүлээж өдөржингөө ханшийг бол харж суухгүйгээр урьдчилсан байдлаар захиалга өгснөөрөө нэгдүгээр цаг хэмнэн хоёрдугаарт илүү баталгаатай арилжаануудад орох боломжийг өгдөг гэсэн үг. За харин sell limit болон buy limit захиалгууд нь арай ялгаатай байдаг. Яадаг вэ гэхээр тодорхой нэг одоо үнийн бүс эсвэл одоо таад шал үнийг нэвтэлж гарч ирээд за тэгээд энэ үед бол арилжаанд оролцохгүй. Саяны buy stop төрлийн захиалга бол шууд нэвтлээд гараад ирэнгүүт захиалганд орё гэдэг төрөл байсан бол limit ордер нь бол нэвтэлж гарч ирээд баталгаа авсныхаа дараа за одоо pull back-ийг хүлээгээд унаад ороод ирэхээр нь энэ хавьяас арилжаанд оролцоё гэд угтаж авч байгаа арилжааны төрөл гэсэн. За тэгэхээр sell limit-ийн хувьд бол яг бас ялгаагүй. Даун трендтэй үед тодорхой support-ыг нэвтлээд эхлээд confirmation буюу баталгаагаа аваад эргүүлээд pull back-ийн хөдөлгөөн буюу амралтын хөдөлгөөн орж ирэх үед нь энэ үед за хүлээж суулгаагаар энэ үед бол sell limit захиалгаа өгөөд 203.91 гэдэг ханшин дээрээс эренгүүд нь би арилжаанд оролцоё гэдээ урьдчилан захиалгаа өгчдөг гэсэн үг. За иймэрхүү дөрвөн төрлийн захиалга байна. За энэс гадна бол лотоо мэдээж зөв тааруулах хэрэгтэй. Тэгэхээр лотны хэмжээ гэдэг маань юу вэ гэхээр та тухайн валют дээр хэрэг хэмжээний мөнгөөр тухайн валютыг худалдаж авч зараад дундаас нь ашиг хийж байгаа гэдгийг илтгэхэд зориулж байгаа одоо арилжааны хиллэг гэсэн үг. Тэгэхээр 100 мянган юнит буюу одоо ойролцоогоор 100 мянган доллар та тухайн валютыг худалдаж авч байгаа нь өөрөө арилжааны хиллэг дээр нэг стандарт лот болж нэрлэгдэж байгаа гэсэн үг. За тэгээ нэг стандарт лотоор тухайн пэр дээр арилжаанд оролцож байгаа бол Forex-ийн валют дээр бол 1 pips хөдөлгөөн дээрээс нэг стандарт лотоор орсон бол та 10 долларын ашиг авах боломжтой. Эсвэл 10 доллар алдах боломжтой гэсэн үг. За ингээд лото бол 10 мянган юнит нь бол 0.1, мянган юнит нь бол 0.1 гээд ингээд хөөгд бодчихно. За тэгээд эндээ хэрхэн яаж одоо эрсдлээ тооцох вэ? Эндээ лото хэрхэн яаж тааруулах вэ гэхээр одоо жишээлбэл пипсээр ярьдаг ч гэсэн 1000 долларын баланстай хүн байлаа гэж бодоход нэг удаагийн арилжаан дээр 2% эрсдлийг бариад 20 долларыг л би энэ арилжаан дээр алдъя гэж төлөвлөвөл тухайн 20 доллартай хэдэн лотыг тааруулж орох вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр энийг тооцож чадахгүй байгаа бол та babypips.com гэдэг рүү ороод ерөнхийдөө автоматар энийг бас бодуулах боломжтой байдаг. За тэгэхээр одоо хэдүүлээ babypips руугаа ороод хэрхэн яаж одоо лото тааруулах вэ гэдгийг харъя. За babypips.com гэд бичээд орохоор бол ийм сайт руу та орно. Тэгээ энэчнээс дээдлийн функцүүдээс tools хэсэг дээр нь дарж агаад position size calculator гэдэг хэсгийг сонгоснороо та өөрийнхөө лотыг одоо хэмжих энэ функц руу орно гэсэн үг.
За нэгдүгürt бол account currency буюу ихэнх хвчлэн арилжаачд бол мэдээж арилжааныхаа данс нь бол доллараар явагдаж байдаг. Тэгэхээр энэ бол нэг өөрчлөгдөхгүй байх. Тэгээд USD дээр нь тааруулна. За өөрийнхөө аккаунт баланс буюу хэдэн долларын данстай байгаагаа бичнэ гэсэн үг. За жишээлбэл 1000 долларын данс байлаа. Энийхээ нэг удаагийн арилжаан дээр 2% эрсдүүллээ. Stop loss-ийнхаа pips-ийг бичлээ. За тэгээд ерөнхийдөө currency pair буюу ямар хослол дээр арилжаа хийж байгаа вэ гэдгийг бол сонгочно. За энэ risk percentage буюу хэдэн үеийг эрсдүүлж байгаа гэдэг дээр бол хөвчлэн одоо яг арилжаагаар амьдралаа болгоод явдаг залуучууд эсвэл одоо яг мэрэгжлийн арилжаа хийдэг хүмүүс болвол нийт үндсэн дансныхаа 1-2%-аас илүүтэйгээр арилжаанд бол эрсдүүлж ордоггүй. Ингэснээр урт удаан хугацаанд бол доктортойгоор явах боломжийг нь бүрдүүлж өгдөг гэсэн үг. Миний хувьд бол нэг удаагийн арилжаан дээр 2%-аас бол нэг хэтрүүлэхгүйгээр ордог үндсэн дансан дээр бол за зарим хүмүүс бол бүр 0.5% ч гэдэг юм уу ингээ янз янз байдаг. Ерөнхийдөө бол 2%-аас нэг хэтрүүлдэггүй гэдэг ойлгочиход болно гэсэн үг. За ингээд бүгдийг нь сонгосон бол calculate хэсэг дээр нь дарлаа. Таны 2% нь бол 20 долларын эрсдэл байна гэж гарч ирж байна. Дээрээс нь бол 6666 юнит буюу стандарт лотоор хэмжих юм бол энэ 0.6 лот болж байна гэсэн. Тэгэхээр та ерөөсөө өөрөөр хэлэх юм бол саяныхаа одоо хэсгээр энэ хэсгээр бол 0.6 лот гэж бичээд стоп лоссынхаа үнийг бичснээрээ бол та энэ арилжаан дээр алдах юм бол 20 долларыг л алдаад гарна гэсэн. Тэгэхээр ингээд эрслээ мэдээд арилжаанд орох нь нэгдүгээрт айцыг бууруулж өгнө, хоёрдугаарт бол төлөвлөлт арилжаа ихтэй туслана гэсэн. Ингээд амжилттай арилжаа чинь болох нэгдүгээр алхмаа хийж гинэ гэж ойлгож болно гэсэн. За дээрэс нь бол бас нэг анхаарах зүйл нь buy limit төрлийн захиалгыг за сонглоо гэж бодоход энэ price гэдэг хэсгээр нь та өөрийнхөө арилжаанд оролцох гэж буй үнэ бичнэ гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл энэ зураг дээрээс харах юм бол ханш тодорхой үнийн бүсийг сэтэлж гарч ирээд buy limit захиалгыг би энэ доор өглөө гэж бодоход энэ тухайн валютын ямар үн дээр таарж ийн вэ те 205 542 гэдэг ханш дээр таарж байгаа бол энийгээ бол та саяны price гэдэг үн дээр нь бичиж өгнө гэсэн үг. За дээрэс нь бол pips-ийг яаж тооцох вэ? Одоо stop loss-ийн pips-ийг яаж тооцох вэ гэхээр жишээлх юм бол pound card-ийн хослол дээр би за энд ирэхээр нь арилжаанд оролцоод stop loss-ыг энэ дээр байршуулж өгье гэж бодъё. За тэгэхэд бол миний stop loss-ны хэмжээ буюу pips нь 46.6 pip гэж энэ дээр нь гарч ирж байна те. За бүр тооцож мэдэхгүй уншиж чадахгүй байгаа бол энэ TradingView-ийн шугамны зурган дээр нь дарангууд та арилжаанд орж байгаа үнийн цэгээсээ stop loss байршуулсан цэг хүртлээр татгаар ерөнхийдөө таны pips гараад ирнэ гэсэн 46.6 pips. За энэ гих мэтчлэнгээр ингээд pips-ийг тооцно. Pips нь бол ерөнхийдөө та тухайн валютын арилжааны үнийн өөрчлөлтийг л pips-ээр тоолоод байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө арилжааны хиллэг нь арай ондоо яг хар ухаанаар ойлгох юм бол тухайн ханшийн хөлөөний үнийн өөрчлөлтийг л pips-ээр тоолоод 1 pips хөдлөө 2 pips хөдлөө гэх мэтчлэнгээр яриад байдаг гэсэн үг. За ийм байна. Тэгэхээр өнөөдрийн гол агуулга бол та эрслээ хянж арилжаанд оролцох нь бол хамгийн чухал байдаг шүү. Тэгээ дээрэс нь бол бусад баталгаа авч орох иймэрхүү арилжааны сонголтууд захиалгын төрлүүд байдаг шүү гэдгийг мэдүүлэх зорилготой хичээл байлаа.